Та Харвардад магистр хамгаалалтаа би таныг магадгүй боловсролын зээлийн сангаас одоо арын алгаар зээл авсан болов гэж хардаж ирсэн л та. Тэгээд тэр зээлээ төлснө үү гэж асуух гэсэн чи та сая одоо $62,000 хүмүүсээс одоо хандив аваад бүрдүүлсэн гэж хэлжлээ. Тийм хэмжээний одоо хандив цуглахад хэцүү дээ. Та одоо ингээд интернет рүү ороод дайчин чанар төсвөрийн талбар буюу байт гарууны талбай дээр 552 сая төгрөгийг намайг яаж босгосныг харах юм бол бүх мэдээлэл нийл тод байж байгаа. За. Archery Mongolia гэдэг сайт руу орох юм, пэйж руу орох юм бол бүгд байж байна. За. Харвардад явсан хандив өгсөн хүмүүсийг авилгатай тэмцэх газрын одоо захим хуудас руу ороод 2016 оны миний тайланг татаад авах юм бол дэлхийн айлч өнцөг болон бүрээсдгүүн дээр Эрдэнэ болдод гिचнээ хүн яаж хандив өгсөн бэ гэдэг нь бүгд харагдаж байгаа. Тэгж хандив олон ажил зохион байгуулсан шүү дээ. Ер нь маш олон ажил зохион байгуулж байсан шүү. Магадгүй одоо та улс их хурлын гишүүн болчхоор тэр одоо тухайн үед танд одоо хандив өгч одоо гадагшаа сургуульд явуулжсэн хүмүүс эргээд одоо танаас одоо ач хариулахыг нэхэх болов гэж та болгоомжилж байна уу? Тэр одоо дандаа л манай найз нөхөд хүмүүс байгаа да. Би чинь тухайн JC айдсэн JC-гээс жишээлбэл хүмүүс хандив өгжсэн. Тэгээд энэ ил тод байгаа юм ч одоо яах вэ? Хэрвээ тийм надад хандив өгсөн хүмүүсээс ямар нэг асуудал гарах юм бол би шууд хувийн ашиг сонирхолтой гэдэг тухайн хэлцэх асуудлаас татгалзсан шүү дээ. Одоо энэ хүмүүсийн шуугаад байгаа шиг надаас Монголын томоохон компаниудаас хандив өгсөн алга байна. Тэгэхээр ямар ч гэсэн бизнесийнхний карманд бол орчихгүй гэж та итгэлтэй байгаа. Би угаасаа хүн болвол холын зорилготой хүн ойрын зовлонд бүдэрж болохгүй гэж байдаг шүү дээ. Улс Монголынхон төлөөгөө тангаар өргөцсөн хүн 5 цаасан дээр худалдагдах юм бол ойнгоо шүү дээ. Тийм ёс зүйн тийм юу байж болохгүй шүү дээ. За тэгвэл та Харвардаас өмнө бас Индианагийн их сургуулийг төгссөн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр чи тийшээ бас хэн нэгний хандиваар авсан юм уу, хуваараа төлсөн юм уу яасан юм? Тийм. За 2004 онд буюу 21 жилийн өмнө 12 дугаар сарын 25-нд тухайн үед засгийн газраас оны шилдэг 3 оюутныг тодруулсан. За 7000 оюутан өрсөлдсөн гэсэн үг л дээ. За би ингээд засгийн газраас 2004 онд Монгол улсын оны шилдэг оюутан боллоо. Одоо манай нөгөө нэг алтан нар доктор моктортай гижлэн гэсэн үг байхгүй юу? За ингээд 10 дугаар богдын аав. Тий. За одоо тэгээд оны шилдэг оюутан болонгууд засгийн газрын зардлаар одоо гадаадад магистрантурт суралцах эрхүүд олгож байгаа юм. За ингээд энэний дагуу тухайн үед би 3 дугаар курст байсан байхгүй юу? За ингээд манайх чинь 5 жил сурдаг мөсийн хууль. Ингээд 5 жил төгсөөд тэгэд Индианагийн их сургуульд тэнцээд Индианагийн их сургуульд сурсан. Тэр тухайн үед яадаг гэсэн бэхлээр нөгөө ээж аваахан байрыг барьцаалдаг байсан. За. Нөгөө алга болчих болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр сураад алга болчих болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд хурж ирээд 5 жил яг гэрээний дагуу ажиллаа хийгээд төрд ажилласан гэсэн үг. За. 5 жил яг төрийн албанд ажиллаад гэрээнийхээ үүргийг дуусгаад ээж аваахын байрыг барьцаанаас судлуулж ирсэн. 15 онд энэ асуудал дууссан байхгүй. Тэгээд тухайн үед би 15 онд чи Харвардад 5 жил Монголд ажиллаад буцаагаад Харвард руу сургуульд явахдаа ямар нэгэн байдлаар нөгөө зарим хүмүүс бас тэгээд ах шиг байлаа. Харвардад бас дахиад зардлаар сурсан тийм бол байхгүй л дээ. Тийм байна. Зарим хүмүүс ч одоо дэлхийн шилдэг их сургуулиудад сурах эрх авсан мөртлөө тийшээ яваагүй энтэй үлдсэн мөнгөний өөр юмд зарцуулсан гэдэг асуудал хэл амд ороод исэн. Тэгэхээр та яг төгснө үгүй юу гэдэг бас эргэлзээ байна. Тийм нэгэд диплома маань тэр байж байна ард. За. Индианагийн их сургуулийг 2008 оны төгссөн диплом маань байж байна. Харвард их сургуулийг 2016 онд төгссөн диплом маань байж байна. За. Гишүүнийхээ өрөөнд ингээ авчир хатцсан шүү дээ. Яг зүгээр ийм л юм байгаа. Наа чинь бол яасан гэхээр нэг 2-3 мянган хүн ингээ суржээ. Гэхдээ нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн хамт сурцсан гэхээр хэрэгэлзээтэй болчиход байгаа. За хоёрдугаарт сургууль сурна гэж яваад бутчихэрлэг алга болцсон. 190 орчим хүн байгаа юм л. Тэгэхээр чи энэ чинь одоо нөхөн төлбөр гэрээний үүргийг биелүүлэх ёстой шүү дээ чинь тийм шүү дээ. 5 жил одоо төрд зүтгэх ёстой. Гэхдээ ер нь бол миний бодлоор ингэх ёстой юм бэл. Тэгэд болж игэл ер нь энийг ингээ буцааж төлөвлөх ёстой юм бэл. Гэрээний үүргээ биелүүлсэн ч гэсэн буцаад бүрдүүлээд сан байгуулах ёстой. За тэр нөгөө алга болцсон гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг бол зарлаад одоо тэнд бол одоо залингийн хэрэгээр хэрэг үүсгэж ёстой. Одоо шулуух хэлж шүү дээ. Бүгдийн төр буцаага төлбөрийг төлөвлөх ёстой юм бэл. Тийм шүү дээ. Тий, энийг зүгээр энэ Бат найрамдлал гишүүн их ярьж байгаа. Одоо энэ яг боловсролын зээлийн сангийн ажлын хэсэг ажилласан одоо дүгнэлт мөгөлтэй танилцуулаад тогтоол мохтол гаргаа явах бах. Би бол тийм бодолтой байгаа. Та тэгэхээр энэ Mars V гэх төслийг
ахалж санаачилсан юм а. Тэгэхээр энэ төсөл чинь яг одоо ямар учиртайсан бэ? Гадны төсөл юм уу? Эсвэл одоо Монголын залуучууд өөрсдөө санаачилсан юм уу? Ямар учиртай юм? За хоёул нэг маш товчхон хэдэн статистик бас ярихад. За өнөөдөр 2025 он 5 сарын 6-ны мегмар гараг. За одоогоос 25 жилийн дараа дэлхий ямар байх вэ гэж. За хамгийн ойлгомжтой зүйлүүдийг хэлэхэд дэлхийн эдийн засаг бол нэг 250 их найд буюу триллион доллар төрөх юм байна. За. Тийм үү? Ковидын үед 88 их найд доллар байсан байхгүй дэлхийн эдийн засаг чинь. Тэгэхээр 250 их найд доллар гэдэг чинь бол одоогоос 3 дахин өсчихөж байгаа биз? За тэр үед ер нь дэлхийн нийтийн өрсөлдөөн хаашаа явах вэ гэхээр мэдээж энэ хэмээл оюухан эдгээр чинь явсаар байгаад сансрын эдийн засаг буюу space economics гэсэн юм руу эргэлт буцалгүй орчиж байгаа. Хүн төрөлхтөн өөр гариг эрхэс рүү явах тухай асуудал. Яг ингээ ярихаар чи модон жорлонгоосоо салааг байж Марс ирлээ гэж хүмүүс шүүмжилдэг. Одоо би яг тэгж бодоо сууж байна. Би аль үзэгдэхээс айхгүй заа. Монгол улс ирээдүйд шинжлэх ухаанд итгэдэг залуу үетэй өрсөлдөх чадвар нь шинжлэх ухааны талбарт байж чаддаг тийм хөгжингүй үндэстэн болж чаднаа. Одоо бид нар зовлонтой байж болно. Хит уул уурхагаас хамааралтай байгаа энэ эдийн засгийг яаж уураг тарихтайгаа холбож Монгол залуучуудын энэ их оюуны потенциал өрсөлдөх чадварыг дэлхийн хэмжээнд үнэлүүлэх вэ гэдэг энэ бодлогын үр дүнд мар тусал гарсан юм. Дэлхий 509 км квадрат. 40% нь хуурай газар, 40 гаруй хувь нь 24 цөлтэй. Энэ 24 цөлөөс 7 хүйтэн цөлийн хамгийн хүүтэрдэг халдаг нь Монголын говь. Монголын говь дээр ямар нэгэн зэвсэг техникийн туршилт биш. Цэвэр хүний нөөцийн бэлтгэлийн сургуулийн төв байгуулъя л гэсэн. Марс руу явах гэж байгаа хүмүүсийг бэлддэг. Дээрэс нь одоо тусгай сонирхлын аялал жуулчлал буюу та заавал Марс руу явахгүй гэж болно. Гэхдээ хөрст өөр гариг дээр хүн төрөлхтнийг амьд гарах даван туулах чадварыг нь өгдөг тийм сургалтын төвийг л Монголын говьд байгуулъя. Энийгээ Монголын аялал жуулчлалын бизнес модель болгоё л гэсэн төсөл хэвгүй юу. Сүүлийн 5 жил бид нар NASA, JAXA, ISRO гэдэг Америк, Япон, энтх дэлхийн 22 шинжлэх ухааны агентлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Судалгаанууд хийсэн байгаа. Хэрвээ энэ нэвтрүүлгийг манай залуучууд үзэж байгаа бол миний нэр Эрдэнэ бол Сүхбаатар ард нь Mars Society гэдээ бичлэр миний NASA дээр тавьсан илтгэлийг англи хэлээр үзэж болно. Тэгэхээр Монголын говийг одоо энэ судалгааны төв болгох боломж байна уу? Тэр олон улсын хэмжээнд ер нь юу гэж хүлээж авчих юм? За энэ бол бүр гайхалтай үр дүнтэй байгаа. Монгол улсын засгийн газрын хөтөлбөрт 4 зүйлээр энэ төслийг дэмжихээр зүйл заалт орцсон явж байгаа. Тэгэхээр таны өрөөнд орж ирэхээр ингээд нэг сансар окторгууд ороод ирсэн юм шиг ийм ингээд орчин бүрдүүлсэн байна л да. Тэгэхээр энэ одоо маш том хэмжээний ийм зургийг та өөрөө захиаж зуруулсан юм уу? Эсвэл хэн нэгэн танд бэлгэлсэн юм уу? Энэ манай Гавьяат Батүлэг зураач, манай Марс төсөлчийн хажуу талтай ийм шинжлэх ухааныг дэмждэг уран зургийн галерей бүтээдэг зураачтай. Тэгээ манай энэ Батүлэг Гавьяатын зурсан зураг 4 метрийн урттай, 2 метрийн өндөртэй. Энд бол нийтдээ 24 шинжлэх ухааны том нээлтүүд байгаа. Тэгээ энэ зургийг бол манай Батүлэг худалдахаар зурсан. Үзэсгэлэнт энэ чинь төрүүлсэн зураг. Тэгээ энийг худалдаж авч болно. Сонирхсон хүмүүс нь. Тэгээ авах хүн нь аавны үзгээд энэ хэлсэн. Та нэг ёсондоо бас энэ зургийг одоо худалдахад туслах гэж ингэж өрөөндөө өлгчээд байгаа юм ба шүү дээ. Тэгээ ямар үнэтэй энэ одоо хүмүүс сонирхох юм бол энэ зургийн үн бол манай сонирхсон хүн Батүлэг зураачтай өөртөө холбогдож үнэ тохиролцож худалдаж авч болно. Тий. Би тэр хүний бас хувийн нөгөө юунд нь халдмааргүй байна тий. Уран бүтээлчийнх нь одоо эрхчлөөнд нь халдмааргүй. Ямар ч гэсэн энэ бол нөгөө супер блүү мун буюу том хөх сар гэдэг сар шүү дээ. За энд бол нөгөө нэг том морин толгойн небула тий хар нүх мөх гэдэг том зүйлүүд байгаа. Тэгээ ингээд мөрөөдлийн сайхан ирээдүйн энэ шинжлэх ухааны гоё аваар орон зай байхгүй. Тэгээ нөгөө нар сарыг монголчууд эрхмэлдэг тий. Тэгээ тэр хоёр нь аль аль нь байж чинь. Шинжлэх ухааны одоо 24 нийлдэхээр дандаа одоо шинээр нэгдсэн одоо од гаригуудын одоо надад энэ зургийг нэг хүн бэлгэлсэн. За. Энэ Амгалангой яг өөрийнх нь бүтээсэн зураг гэж. За. Бэлгэлсэн. Их нацаг дуржин. Тий, тэгээд энэ болохоор тэр нацаг дуржин яг дээдлэлт нэг од юу байгааз? Тийм бай. Од гэлсэж байгааз. Яг өөдөөс нь Марс буюу улаануудын гарыг харуулж байгаа юм л да. Тэгээ хаа байсан 93 жилийн өмнө 25 настай монгол залуу оддын тухай шүлгэлж ирсэн шүү дээ. Манай хүн төрлөختөнд чамтай танилцахыг хэдийнээс хүснэ гэд. Тий. Эрдэнэт Марс одоо гэжсэн тий. 18хан мөртөө 50 хэдхэн үгтэй энэ шүлэг бол 7 том шинжлэх ухааны нээлттэй холбоотой шүлэг. Өө зат. Тий.
тухайн үед 1900 онд буюу энэ шүлэг бичигдэхээс нэг 31 жилийн өмнө Францын шинжилгээ ухааны актын бол Марс гариг бол биднээс илүү хөгжилтэй юм байна. Яг гэвэл тэдний дээр нь гариг дээр байдаг нэг том цав байдаг шүү дээ. Тэр цав бол яг холоос харахад бол нөгөө нэг инженерийн хүний гараар бүтээгдсэн юм барилга байгууламж шиг харагдсан юм байна л да. Тэгээд Марс дээр бол нэг ухаант бодгол ч юм уу юм амьдрт юм байна гэд хүн төрөлхтөн тийм одоо хүлээлттэй байсан юм байна тухайн үед. Тэнгүүт нацаг дөрс найрагч холох газраас гялалзан харагдах өнгөт одоо хязгааргүй өгтөргөн дунд зугаасан олон улаан очоо нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо манай хүн төрлөختөнд чамтай танилцахыг хэдийнээс хүслээ гэж хүн төрлөختнийг төлөөлжсэн. Бидний шүлгийг 8 орны хэл дээр орчуулад англи хэл дээр кино хүртэл хийсэн. Кино наадам руу явуулсан. Өөрөөр хэлбэл бид нар ингээд нөгөө хүн төрлөختөнд зориулж монголчууд хизээ яцанаас ингэж мөрөөддөг ард түмээ. Бидний төлсийг уншихад хүртэл баатарлагын төлс байдаг. Бидний өвөг дээдсийн мөрөөдлийг харахад хүртэл дэлхийн энтэй сансрын ингэр байсан. Бид өнөөдөр мөрөөдлөө бүрхэгдүүлж алдаж өдөр тутмын ахуй амьдралын зовлонд бүдчихэд нөгөө мөрөөдөгч ард түмэн гэдгээ бид нар умартцсан байгаа юм. Тэгэхээр таны аав Сүхбаатар бол одоо олон жил өдрийн сонин ардын эрх сонинд ажиллаж исэн одоо Ахмад туршлагатай сэтгүүлч байсан. Тэгэхээр та ер нь аав шигээ бас сэтгүүлч болъё гэсэн мөрөөдөлтэй байсан уу? Ягаад чи таныг харахад ер нь хэл бичгийн одоо энэ чадвар бол ааваасаа үүлсэн болов уу гэж анзаарагдаад байна л та. Одоо тэгээд өвгд эцэг эхийн хаан одоо тэр орчин орон зайдал байна шүү дээ. Манай ээж хоёр маань бол хоёулаа хуульч мэрэгчлээ хүмүүс. Тэгээ манай гэрээр бол хуульчд маш их ирдэг байсан. Дээрээс л хуульчдын тийм одоо халуун тогооны орчин. Одоо тэгэл ээж маань прокуророос тэтгэврт гарсан. Тэгэл хуулийн зүйл анги заалтыг бол би их сургууль хуулийн ангид орохдоо хүртэл үжээ мэддэг болсон байсан байхгүй. Аав маань бол зохиолч, сэтгүүлч хүний хувьд бас яг намтар зүй судлаар бол олон бүтээл төвөрсөн. Бараг 40 орчим ном хэвлүүлсэн байна да. Тэгэд манай гэрт маш олон зохиолчд ирдэг байсан. Одоо тэгэл Данзангийн Нэм Сурангаа ирнэ, Шагтрийн Уянгах ирнэ, тэгэл Гунаажийн Аяр Занах ирнэ. Ер нь маш олон одоо Дарь Сүрэнгийн Сүхбаатар, Оюун Бадмын Сунд, Манс Сүрэнгийн Бат Төмөр гэдэг одоо би чинь Данзангийн Нэм Сурангааг ирээд манай тонх холгонд нурууг ингэж угааж өгнө. Тэ тэднэрт чи яг үйлчлэгээний албанд нь ажиллана шүү дээ. Ер нь зохиолчдын орчинд л өссөн юм а да. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгэл хоолыг хийж өгнө. Тэгэл зохиолчдын ярьж байгааг нь сонсно. Хажууд нь шүлгээ тэднэр чинь их гоё гэгээлэг шүлгээ уншина. Утга зохиол ярина тэ. Тэдний чи хажууд ингээл үуч бас туслаа суун тэ. Би чинь хоол хийдэг айлын том хөлт учраас надаар тэдэр хоол хийлгэн тэ. Тэгэл тэднэрт чинь би заримд нь морин жолооч хийж өгөн янз бүр тэ. Тэгэхээр тэдний дэргэд бол муу хүн байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр зохиолч гэдэг чинь ерөөсөө муу хүн байдаггүй. Дандаа сайхан хүмүүс байдаг. Тэгээ одоо сэтгүүлчдээс бол манай Жамлын Ягмар сүрэ ах байна тэ. Манай Гангаах тэгэл одоо зөндөөл хүмүүс байна. Тэгээ зүгээр 1992 онд үндсэн хууль батлагдахад би чинь ордон дотор гүйж явсан байхгүй юу? Үгүй за. Тэгээ манай гэр дарханд байсан. Тэгээ аав маань бол ард ирэх сонинд парламентын томчоор ажилладаг байсан. Тухайд. Тэгээд бид хоёр чинь найдаг өслөөр нөгөө гэр хөдөөч гисэн мөсийн дотор байранд амьдардаг байсан байхгүй юу? Аавыгаа дагаад энэ ордонд энэ доор хэвлэх хөлтөр байдаг байсан шүү дээ. Доор нөгөө ард ирэх сонины хэвлэх хөлтөр байдаг байлаа шүү дээ. Тэгээд хэвлэх хөлтөр дээр сууж जैन зураг зураа сууж जैन. Тэгээд тэр үндсэн хууль батлах процесс тэр олон нөгөө олон 60 70 хоног үргэлжлэх чинь би чинь жоохон 9 настай хүүхэд ирээ чинь ингээ хараа сууж ирсэн байхгүй. Оо за. Тэгэхээр 9 настайгаас та төрийн ордонд ер нь аваагаа дагаад орж ирсэн. Тэрнээс хойш одоо ингээд өөрөө энэ ордонд ер нь эргээд бас улсын хурлын гишүүнээр сонгогдно гэсэн юм мөрөөдөл байсан уу? Үгүй тэгээ яг нөгөө тэр үед чи яасан гэхээр манай аав чинь өдөрт мэдээ өчнө 2 мэдээ өчнө. Тэгээ нэг хүн 2-оос илүү мэдээ бичиж болдгоо байсан байхгүй. Тэр чинь нэг урамшуул. Тэнгүүт 3 дахь мэдээ 4 дахь мэдээг миний нэр дээр биччихдэг байсан байхгүй. Зөв. Сүхбаатарын Эрдэнэ бол тэгээд өөрөөр хэлбэл 92 оны үндсэн хуулийн 93 оны үеийн тэр үеийн парламентын мэдээнүүдийн доор Сүхбаатарын Эрдэнэ бол гэсэн мэдээнүүд их байд. Одоо тэгээд 9 настай хүүхэд парламентын мэдээлэл бичээд исэн юм шиг ойлголт гаргав. Гэхдээ яг тэгээд нөгөө аав бол журмаараа Шилжингийн Сүхбаатар гээд 2 мэдээ өчөөд 3 дахь мэдээ 4 дахь мэдээг миний нэрээр биччихэж байгаа байхгүй. Яг тэр сэтгэл юм байсан. Тэгээд өөр яах юм тэр чинь нөгөө журмын тийм. Тэгээд чи ямар хулгаалаа өрөөж байгаа ш мэдээл биччихэж шүү дээ. Тэгээд тэр бүхэн одоо архивтэй байдаг. Миний дүүгийн нэр дээр бичсэн мэдээнүүд байдаг. Тэгэд гол нь айлбал яг зүгээр би өсөрд орох шалтгаан надаас 2 зүйлээс болсон. Нэгдүгээрт нь хэм болол энэ нөгөө хүүхд тухта талхны очорт зогсдог. Тэгэхэр чи нөгөө нэг ингээл том ахнар чи ингээл хавчуулагдаад чинь бүр нэг амьд үс юм болдог шүү дээ. Тэр амьдралыг үзэхэр чинь тэр нэг хүний эрх хэрэгчлөө. Дээрээс нь тэр сундын даштамб гэдэг одоо зурхаач би тэдийн арчсан
хувьсгалын жагсаалын үеэр чинь талбай дээгүүр явж исэн байдаг хөхгүй. Тэгээд нөгөө воончиг төрж явж байхад нэг эмэгтэй хүн урдуур нь ороод дайруулад нас барцсан нэг харсан байхгүй. Нөгөө цочирдсан байхгүй. Тэгэхэд хүмүүс яг нөгөө охтны амар цус гараагүй арчил гарсан гэдэг ч гэсэн санамсаргүйгээр нэг хүн аваачаа тэр хөл алдаа тэр вагончигны урдуур ороод тэгээ араас нь хүмүүс түрээд тэр эмэгтэй амар өргөцсөн байхгүй. Тэрийг би нүдээр харсан. Тэгэхээр юу гэж хэлэх гэж нэхлээрээ эн чинь ийм аимшигтай зүйл болд юм байна ш тэгээд хүүхэд багтал тийм код орцсон байхгүй. Тэгэл 2000 оноос хойш бүх сонгуулиудад явсан. Хоёрт нь болохоор миний яг дүү маань доотлын дүү маань хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр нийгэм их харгас хатуу ханддаг байсан. Тахир дутуу эднэр гэж хэлдэг. Зарим нь тахир татууч гэж хэлдэг. Өөрөөсөө бус тийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харах юм бол их тийм нүд үзүүрэлдэг эднэр байсан те. Тэгэхээр анх удаа тийм шудраг осны мэдрэмж төрчихсэн. Яагаад бид чинь ингэж тэгээд тэр нэг үндсэн хуулийг чинь анх удаа уншчихлаа шүү дээ. 1991 онд би Монгол хүчээр одоо 1-р ангид орж исэн. Хүмүүн бичих сонингоо үзэл ингээл явсан түүхтэй л дээ. Тий. Тэгэхээр ер нь бол үндсэн хуульд бол би үнэхээр хайртай. Үндсэн хууль парламент ёсыг бол хамгаалахын төлөө бүх зүйлээ зориулна гэж боддог. Тэгэхээр одоо улсын хурлд одоо хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг шинжлэх асуудал орж ирээд байл да. Тэгэхээр аавтай нь сэтгүүлж байсан хүн та өөрөө ч гэсэн сэтгүүл зүйн ойлголттой хүн. Тэгэхээр ер нь энэ хэвлэлийн эрхчлөөний хууль бас яг тийм хангалттай сайн хууль орж ирээгүй байна гэдэг ийм шүүмжлэл гарч байна. Энэ дээр та ямар бодолтой байна? Би энэ дээр 3 зарчмын бодолтой байгаа. Нэгдүгээрт бол сэтгүүлчдийн энэ бол зөвхөн сэтгүүлчдийн юм уу сэтгүүл зүйн хууль биш. Ер нь энэ бол хэвлэлийн нийтлэг хэрэгтэй холбоотой үндсэн хууль төсны гол зарчмын тухай асуудал. Тийм учраас нэгдүгээр асуудал бол ерөөсөө хязгаарлах хорих буюу төрд эрх мэдэл төлөвлөхийн эсрэг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ нэгдүгээр. Хоёрдугаар тэр төсөлтөөр байгаа 5-дугаар бүлгийг бүхэлд нь хасах саналтай байгаа. Өөрөөр хэлбэл 4 дахь засаглал гэж байгаа. Хяналт тавих боломжтой тэр одоо тэр орон зайгийн сэтгүүлчнэрт үлдээхийн тулд тэр ёс зүйн төрөөс тэднэрт шаардсан байгаа тэр зохицуултыг бүхэлд нь бүлэгчлэн хасах ёстой гэж үзэж байгаа. За 3 дугаарт нь гэх юм бол сэтгүүлчийг ямар нэгэн байдлаар нөгөө гэмт хэрэгт одоо гэрчээр дууддаг ч гэдэг юм уу те эрхийг нь ингээ хязгаарладаг ч юм уу мэдээ бичснийхаа төлөө шоронгийн төмөр хаалга татдаг байх тэр зохицуултуудыг бид нар байхгүй болох хэрэгтэй. Худал мэдээлэл гэдэг заалтыг оруулж ирээд байна. Айлсын хүчин зүйлийг оруулж ирээд айлгах замаар амын барина гэдэг зарчмыг энэ хуулинд оруулж болохгүй л гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр одоо энэ бол миний байр суурь. Одоо тэгээд тэр ажлын хэсэг дээрээ бүгдээрээ тал талаас нь ярилцаад хурлын дөрвөө тодорхойлсон шүү дээ. Хизээ сэтгүүлчд манд боллоо гэсэн тэр үед хилцүүлгээ явуулъя гэсэн. Би энэ сандыг дэмжиж байгаа. Та тэгэхээр Сэлэнгээс сонгогдсон баха. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Сэлэнг аймагт ойн томоохон төмөр гараад нэлээд олон өдөр үргэлжилсэн ийм одоо төмөр гарлаа л да. Тэгэхээр та тэр төмөрт одоо яг унтраахад гар бие оролцсон юм уу? Сошиал дээр харахад та чинь зүгээр л нэг хүрз бариад наан энийг зогсож байгаа харагдах шиг болсон. Маш чухал асуулт. Чухал. За би таныг игдүүцгөө. Одоо гүг энэ чинь би өстой нэрээ хинд хизэж нээлттэй байхдаа дуртай байна. Бүр асуугаасаа гэж хүсчихсэн зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ л одоо харсан гэрчилсэн дээ. За яг ийм юм. Яг ард түмний игдүүцэж байгаа өнцөг бол зөв. Гэтэл юмыг ингээд нөгөө өөр өөр талаас харахаар яаж харуулж байгаагаас бас их юм болно. Сая бол яг би ч ажиллаа тараал байжсэн чинь манай юунаас Нарангоо гэдэг одоо хушаатаас холбогдоод төмөр гарлаа хэцүү байна гэд. Тэгэл тэр өдөртөө шууд Даланбаатар гүшин руугаа яриа шөндөө 11 гэж гараад 3 гэж хаад тэнд очив. Тэр нэг 3 өнгөрж яхад гараад 6 өнгөрж яхад бууж байгаа явцсан тэрэлтэй. Тэгээд унтраагаад бууж байгаа юм. Тэгээ яг унтраагаад яг нэг унтраана гэж нэг бадрал хэлээд яг салхи тогтцсон байхгүй яг тэр үед чинь. Тэнд ч өөргөө тэгэл манай тархны онцгойгийнхан, сэлэнгийн онцгойгийнхан, орхны онцгойгийнхан гэл хаанаасаа л намайг дөнгө очиход 151 хүн ажиллаж исэн л та. Тэгээд нутгийн иргэд мэргэд гээд байна. Тэрнээс нэг 70 албаа хаагчд байсан. Тэгээд тэнд чинь 6хан л гал үлэгч байсан байхгүй юу? За тэгээд 4 айлын гэр бараа шатсан гэдэг юм байгаа юм. За яг би нэг одоо бие өмөр бол тэнд очисон унтраасан гэдэг яг ямар ч сан оролцсон дүрлж байгаа уулын ороод дээр нэг 2 цаг гарan 3 цаг орчим ажилласан. Тэр нэг 22 3 настай залуугийн удирдлаганд ор ингээл нөгөө балбаал явлаа. Тэр чинь унтрагдах ч юм байна, унтрагдахгүй ч юм байна тий. Тэгэл готлын уул хайлал талдаа орсон. Таны зургийг харахад тэр гал унтрахад биечлэн оролцоогүй нэг л гоё ийм цэвэрхэн цагаан царайтай юм байна. Одоо гал унтрахад ч одоо бас ингээл хамаг хувцс нүүр гэдэг хүмүүс тэгэл яг тэгээд яаж харахасаад болно доо. Би ч нөгөө битүү юм өмсцэн байж байгаа ярихтаа тайлцсан байсан тий. Тэгээ гол нь яасан бэ гэсэн чинь нөгөө над руу тэнд чинь сүлжээг байсан байхгүй. Лайв май биш байхгүй. Буугаад ирсэн чинь нөгөө нэг уцаа ингээд сумын төвийн энэ очингууд хөчнөө 100
нөгөө дуудлага ирсэн. Цагаан нуураас ирж байгаа, хушаатаас ирж байгаа, зүүн бүрэнгээс ирж байгаа, мандлаас гал гарлаа гэд ирж байгаа. Хаа сайгүй ирсэн. Гишүүн хаа явнаа л гэдэг таахгүй юу. Яа тэгэхээр өрд өдөр нь ингээд дуудлагууд ирээд би ингээд төмрийн бүс рүү явж байнаа гэд пост оруулчихгүй юу. Замын зураг тавиад. Тэгсэн чинь маргааш яг тэр үүрээр нь хаана яваад байгаа юм бэ гэж биш уг нь зүүн бүрэнд очих хэрэгтэй байсан хүн чинь хошаатад гал дээр очицсан яваад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт л манад нөгөө туслах яриад надаас таныг энд явж байгаа гэд оруулчих уу гэсэн чинь тэгээгээл тэгээд тэр рил болгоод бичлэгийг нь оруулчихгүй юу гэдэг нь нөгөө сонгогчдод маань нөхөр эрдэнэ бол таана явж байгааг л мэдүүлэх ихний сэтэл нь тэр байхгүй юу. Би таныг одоо өөрийгөө төмөр унтраахад оролцож байгаа гэдгийг одоо сошиал зарлаад ингээд рекламны пауз хийж ингэж ойлгосон ч. За болон тэгж ойлгож болно. Хоёрдугаарт нь бол яг тэ анх удаа гişэн болол анх удаа төмөрт яваал актер мундаг гаргаад байгаа биш. Угасаал би төмөрт явдсан шүү дээ. Тэгээд манай Туван сайд Цэвэг дөржин Туван сайд Далаанбаатар бид гурав нийлээд явуулсан 30 ширхэг гал унтраагч загсан. Гал үлэгч. За. Тэгээд ямар ч сан тэр нэг тоног төхөөрөмжөнд нь улсын их хурлын гишүүнээс сарын төгсгөөс нь гуруулаа нийлж байгаад 30 ширхгийг Дархан Сэлэнг Төв аймагт аваад өгчээгээд хятадаас захиасан да одоо тэгээд 14-5 хонжиж ирдэг юм байна. Тэгээд ер нь одоо ингээд ойн томоохон төмрийг унтраахад ер нь зүгээр нэг жижигхэн гал одоо үлээгч ч гэдэм үү хүрсээр одоо боломжгүй. Тэгэхээр ингэж уулын орой руу ус зөөж гар нүцгэн явахын оронд зориултын одоо нэг гал унтраагч дээр нисдэг тэрэг байх шаардлагатай л гэж хараад ах юм. Тэг яг зүгээр ер нь бол нэг бүс болгонд нэг нисдэг тэрэг ч юм уу тийм онгоц ч юм уу air track гэдэг юм байгаа. Air tractor гэдэг нэг шар онгоц нар байгаа юм. За 1 тонн ус авдаг байна. За дээрэс нь 4 тонн ус авдаг вертолетч байна. Тэг янз бүрийн байна. Энийг онцгойгийнхны ажил хийх байлгүй дээ. Энэ дээр тэгээд энэ үеийн өнгөрөөсөн онгоцнууд гэж сонсогдоод байгаа ш. Тэгээд шинэ онгоц авъя гэхээр одоо манай Монголд энэ томоохон нуур далай байхгүй учраас усаа цэнгэлэхэд хэцүү гэдээ яриад. Хэцүү л гэж байна. Харин яг Эрдэмтэд судлаачдын яриаг сонсохоор нэг өөр байгаа юм. Гэхдээ ямар ч үсэн гамшигын үеийн менежмент гэдэг бол миний бодлоор бол ингэж л утсан. За ингээд хараа төмөр гарлаа. Хөрх юм нөгөө нутгийн иргэд маань очлоо шүү дээ. Тэр чинь эхлээд амнаас эрүүлэндээ бодох хэрэгтэй үстэй тийм үстэй. Тэгэхгүй тэгээд чурган төмөрөнд явж хагаад салхи нэг эргээл тэгэл цормон дотор өөрөө орчвол яах вэ? Тэр чинь хордон тийм үстэй. Тэгэхээр ер нь бол энэ иргэний хамгаалтыг одоо маш сайн болох хэрэгтэй юм л. Та санаж байгаа бол 24 оны 1 сарын 21-ний шөнийн 00:01 цагт Дүнжин гарын дэлбэрэлт болсон. Тэгсэн. Би тэр дэлбэрэлтийн лайвыг хийсэн шүү дээ. Яа, таних байсан үү нэрээ? Тий. Шөнийн оршин суугчих байна даа гэж шөнийн 1 цагаас өглөөний 6 цаг хүртэл павербанк залгаа лайв гэдэг. Яг тэрний зорилго нь тэнд байгаа хүмүүсийг нэг руугаа яриасаа, мэдээсэй гэд хэрвээ тэр бичлэгийг одоо анхааралтай харах юм бол сүүл цагдаагийн газраас надаас мэдүүлэг аваад тэр бичлэгийг зөндөө үзсэн. За. Ингээ үзэх юм бол за энэ ингээд нэг сони юм байна шүү. Энэ яг дэлбэрэх гээд байна гэд удаадраа хэлсэн байхгүй. За. Тэгэж хэлсээр байхад тэр дөрөв хүн ингээл дэлбрээл ингээл одоо амнасаа нас нь хохирсон шүү дээ тий. Тэн дээр зөндөө хэлсэн. Тэгээ маргааш нь надаас CNN, BBC, Al Jazeera гэдэг дэлхийн 20 гаруй хэвлэл надаас ярилцлага авсан шүү дээ онлайнаар. Үзээ. Тий. Ягаад заавал танаас гэж нөгөө нэг анхны их сурвалж. За. Тэгэл нөхцөл байдлын тухай надаас асуусан. Хэдэн цаг хэдэн минутанд юу болсон? Яасан ийсэн? Одоо Al Jazeera гэж бичээд миний нэр дээр бичвэл айгуул гараад ирэх бах. 20 гаруй хэвлэл би ярьслаа гэсэн шүү дээ онлайнаар. Тэгэхээр Монголын онцгой байдлын ер нь бас энэ одоо газтай холбоотой ийм гал төмөр гарахад яаж ажиллах вэ гэдэг тэр технологийн одоо техникийн алдаа гаргасан уу? Та юу гэж харж байна? Уу яг нэг мэргэжлийн байгууллага шүүхэнд өгнөд явж байгаа одоо. Шүүхийн ажлыг би урдуур нэгээд яг. Гэхдээ бүх юмд бэлэн байдалтай байх ёстой. Нөхцөл байдал үүсгэхэд буюу цагийн байдал үүсгэхэд яаж ажиллах вэ гэсэн бүх өдөртөмж аагаас яа хүртэл бүх албан тушаалтай хүмүүс тодорхой байх ёстой бөгөөд иргэдийн яаж оролцооч гэсэн ойлгомжтой байх ёстой л гэж би бодож байгаа юм. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр та улсын их хурлын хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ер нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон асуудлууд дээр ажлын хэсэг ахарж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр хүний эрхийг хангах тал дээр энэ улсын их хурлд орж ирж байгаа хуулийн төслүүд ядаж л хүний эрхийн үндэсний комиссаас санал дүгнэлт авдаг болох ийм боломжийг одоо энэ нээх гэж байгаа гэж харж байна. Тэгэхээр энэ асуудал дээр та бас хууль эрх зүйн зохицуулалт дээр чамбай хяналт тавьж ажиллаарай гэж танд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд нэг л зүйлийг эцэст нь хэлье. Эцэст хүний эрх гэдэг бол зүгээр нэг одоо аль нэг албан тушаалтны амнаас гардаг PR-ийн үг биш юм аа. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал энэ үндсэн хуульд ёстой шууд хамааралтай зүйл юм аа. Тэгээд ам нээвэл нэвтрүүлэгт урьж оролцуулсан эрхэм эгчид болон 25 дугаар суваг телевизийн хамт олондоо ус шин сэтгэлээс амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн, улсын хурал дахь хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ болд оролцлоо. Анхаарлаа туссан үзэгч та бүхэнд баярлалаа.